Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээд мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. За эфир төгөлөгч юм бат. Хөтлөгч Чанцалуулан ажиллаж байна. Миний яриа хэр сонсогч байна? Чанга зөвлөн зүгээр. Наад зүгээр сонсогч байна. За. За тэгэхээр эхлээд хоёул өнөөдөр өрх мэдээллийн товчийг танилцуулъя тийм. За тэгэхээр та бүхэн өнөөдөр коронавирус алдрын тухай болон за хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйн түүхийг танилцуулахаар бэлдсэн байгаа. За мөн нэг онцлог хоолтой холбоотой постыг сонгосон байна. За миний хувьд бол коронавирусын тухай болон за бас энгийн амьдрал руу шилжихэр хүргэлтийн үйлчлэгээ яах вэ гэсэн мэдээллийг хүргэнэ. За мөн онцлог постын хувьд алганы хийгээ уншуулад цэг гэсэн юм постыг бол хүргэнэ. За өнөөдрийн онцлог видеоны хувьд Солонгост гадаадын иргэд 1 жилийн хугацаанд эх орондоо хамгийн их мөнгө шилжүүлсэн 10 улс гэсэн юм бас тооцоо судалгааг бол мэдээллийг танилцуулах байгаа. За тэгэхээр эхлээд цаг агаар мэдээллийг хүргэж хажууд 15 хэмтэй цэлмэг бус мөн адил 15 хэмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо Сөүл нэмэх 13 эмийн дулаан байна. Өнөөдөр өдөртөө нэмэх 17, шөнөдөө нэмэх 8 эмийн дулаан, бага зэргийн үүлэрхэг байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хэмжээр бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 42 мөнгө, бэлнээр авах нь 2.32, бэлэн бусаар авах нь 2.36, зарах нь 2.47 байгаа юм байна. За тэгэхээр нэвтрүүлгийн сан сайхнаа хуваалцнаа. За тэгэхээр Чимбахаар сонь сайхан юу вэ? За мөн дээрээс нь сонсогч нар маань өөрийнхөө Facebook хуудас болон группүүд рүү нэвтрүүлгийг маань шеэрлэж илүү олон хүмүүст үзүүлэхэд бас хувь нэмэр оруулаарай гэж хүсье. За тэгээд Чимбахаар сонь сайхан юу вэ? За тэгэхээр ойр дөр нь алхаж амжихгүй байгаа. Өнөөдөр бас алхсан. Алхахтаа яг ер нь бол алхаад ирэх юм бол давуу тал гэх юм бол нэг подкаст юм уу эсвэл нэвтрүүлэг сонсож амждаг юм. Тэгээ өнөөдөр Солонгосын нэг сонсох дуртай нэвтрүүлгээ сонсоод ирсэн. Тэн дээр нэг иймэрхүү зүйл ярьжсэн л да 20-30 насныхан за ингээд 40 насны хооронд тийм нэг ялгаа нэлээд гараад идэг гинэ. Тэрний үн дээр гэхээр одоо гэрээсээ ажиллах гэдэг нэг зүйл бол ялангуяа коронагийн дараа бий болсон шүү дээ. Тэгэхээр энэ дээр 20-30 насны хандлага 40 насны хандлага их өөр байдаг гинэ. Чиний хувьд энэ тал дээр юу гэж бодож байна? Гэрээсээ гараад эхлэх үү? Одоо 20-30 насныхан гэрээсээ ажиллах гэдэг нэг зүйл байна. Эсвэл ажил дээр яг очиж сууж ажиллах шүү дээ, тийм очиж ажиллаа хийх. Энэ хоёрын аль нь илүү үр дүнтэй надад зохицох гэж юу? Тийм. Ажлын байран дээр ирж хийх нь илүү үр дүнтэй болов. Яг нь миний тухтай орч би гэрээсээ хийж болно л та. Гэтэ би ер нь жоохон зан характер маань залхуу төрлийн хүн. Гэртээ очих юм бол ор харагдаал, хөрчөндөөс нь чипс харагдаал, тэнд хоол хиймээр санагдаал. Тэгэхээр нөө саадах юм ихтэй байдаг учраас ажил дээр үл ядаж Чимбаа хажууд байгаад байл. За энэ хүн ч одоо ажиллая гэдэг юм да. Тэгээс ажиллаа хийгээ явчих ба. За тэгэхээр Солонгост бол ер нь 40 насныхан иймэрхүү яг одоо юу зүйл юм байл да. Ажил дээр ирж ажиллаа хийх хэрэгтэй. Ажил дээр би 40-тэй. Байгалийн нас манараа 40 биш үү? Тийм зүүн дээр нь болох юм бол ер нь ингэж хүмүүстэй ингэж холбогдож ээж, ойрхон байж ээж, ер нь тэр хүмүүс сэтгэл ханамж авдаг. 20-30-ад насныхан эсэргээрээ одоо гэрээсээ ажиллахыг бол илүү таалдаг гэж бас иймэрхүү зүйл сонсогдсон. Тэгээ би бас чамтай одоо ямар байх нэ гэж бодлоо хуваалцъя гэж одоо нөгөөдгөө тэгсэн чи 40 нас. За чамаар сонь сайхан юм. Надаар сонь сайхан гэвэл би бас сонсон подкастаа олцгоо. За болно. Ойр гэхдээ нэг алхаж амжихгүй байгаа. Гэхдээ орой нөгөө гэрлэгөө ингээ харахад чи би жоохон алхаж байгаа давтуулсан суудаг штэ. Тэгээд подкаст юу нэг аяг сонсдог. Тэгээ радио сонсдог. Тэгсэн чинь нөгөө сонсох аягүй чухал гэдэг штэ. Би ер нь сонсох бас аягүй чухал гэж боддог байхгүй. Хүмүүстэй уулзахаар гэл найс нөхөд ингээд айгу хэцүү байгаа зүйлээ ярина шүү дээ. Тэнгүүт ингээд гаргалгаа гаргаж ирээ надад хэлэх гээд байдаг байхгүй. Би болохоор зүгээр сонсоо тэр хүн зүгээр намайг сонсож байгаад айгу их баярлдаг гэх юм уу. Тэгээ манайхан бүр ингээд мэддэг өдөр ямар сайн мандаа мига дуудсан. Чанцаа энэ яг чиний яриад байдаг юм байна гэсэн чинь нөгөө наман дээр нь ер нь найс нөхдөйгөө тий заавал тэр хүний гаргалгаа шийдвэрийг гаргахаас илүү тэр хамт ингээд сонсож өгдөг. Хэцүү үед нь хамт байдаг хүн айгу гоё байдаг энэ төргээ авчихсан хаан зүв байгаа. Тэгээд сонсогтой холбоотой пост сонсоод юу нэвтрүүлэг подкаст сонсоод тэгээд бас ер нь жоохон өсвөлүүд нөө Барак Обамагийн Мишель Обамагийн номоор амьсгалж байгаа нэг тиймэрхүү өдөр хоног өнгөрж байна да. За тэгэхээр манай сонсогчид бүгд их мундаг байх нэ. Одоо хүний бас яриаг нь сонсоод анхааралтай сонсдог учраас та бүх маань бас сая чанцаагийн хэлсэн шиг та нар бас хайр юм аа. За тэгэхээр сэтгэлээсээ уншия.
Наркадаш сараа өнжигдөрч төрөө чукаин бүгд орой мэндийг хүргэсэн байна. За тэгээд нэвтрүүлэг болгон төрөө хамгийн түрүүнд орой мэндийг хүргэдэг. Энэ удаад наркадаш маань төрүүлсэн байна. Баяр хүргье. Баяр хүргье. За ундрах мөрөн ламаа бас орой мэндийг хүргэсэн байна. За тэгээд сураа орой мэндээ сайхан тагтууртаа идчихээд та хоёроо сонсоод хөвтөж байна гэсэн байна. Их гоё сонсогдож шүү. Би солигдож болох ба. За тэгээд гэрээсээ ажиллах бол худлаа надад тохирохгүй байхаа сураа маань явуулсан байна. За тэгэхээр хоёулаа эхний мэдээлэл рүү оръё тийм. За тэгээ хамгийн ихний мэдээллийн хувьд бол өнөөдөр бүгдээрээ Солонгос улсад коронавирусын халдварын тохиолдлыг танилцуулдаг байгаа. За өнөөдөр гэдэг мэдээлэл маань өчигдрийн бүртгэгдсэн тохиолдлыг өнөөдөр танилцуулдаг ш. Тэгэхээр 2667 тохиол бүртгэгдсэн. Үүний 27 нь хилжиж бас өвлөгдөж орж ирсэн байна. За тэгэхээр 2600 гэдэг маань коронавирус халдварын тохиол бол нэлээд нэмэгдэж байна. За тэгээд Солонгост бол нийгэмд зай барих дэлхийг бас сулруулж байгаа холбогдуулаад бас яалтчгүй нэмэгдэж байгаа шиг байна. За миний онцлог мэдээллийн хувьд бол даамцэг найт дээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй бас фитнесийн тэмцээнд орлоо. Маш өндөр үнэлгээ авсан талаарх мэдээлэл нэлээд эргэлттэй байсан л та таамаг найт дээр. Энэ мэдээллийг би бас орчуулад өөрийнхөө ч байх вэ. Одоо манай хамт олонны пэйж хуудсуулан групп рүүгээ оруулсан байгаа. Тэгээ энэ түүхийг бас хамтдаа хуваалцъя гэж бодоод. За тэгэхээр дэлгэцэн удахгүй зураг гарчих бах. Ким Наян гэдэг энэ бүсгүй бол ерөн Солонгос улсын жирийн л нэг иргэн. Гэхдээ бага насаасаа бол 17 настайгаас эхлээд өсчин болох юм мөрөөдөлтэй охин байсан юм байлээ. Тэгээ өсчнээрээ ч гэсэн сургуульд явж байгаад ер нь цаашдаа ирээдүйд бол өсчнээрээ ажиллах юм мөрөөдөлтэй байсан. Гэвч 2018 оны 7 сарын 15-ны өдөр найзуудтай хамт хоолнд орох гэж байгаад авто тээврийн мотоциклийн осолд ордог байгаа. За ингээд өөрийнхөө зүүн гарыг харамсалтайгаар алддаг. За тэгээд үүний дараа бол хөлний хувьд ч гэсэн хөл дээрээ зогсооч гэсэн маш хүн тийм том осол байсан. За тэгээ нөхөн сэргээх эхний эмчилгээ хийлгэсний дараа хөл дээрөө бол тогтоод алхаж чаддаг болсон. Тэгтээ мэдээж гар нь бол ингээд эргээд ямар ч бутж зүгээр хэвэндээ болох бол боломжгүй болсон юм байлээ. Тэгээд бүсгүйн хувьд бол ерөөсөө за ингээд би өсчин болох мөрөөдөлтэй хүн. Тэгэхээр миний ингээд 100 гар байхгүй болчих гэдэг чинь би одоо яаж тэг өсчнийг гэсэн мөрөөдлөө биелүүлэх юм бэ? Ингээд миний мөрөөдөл үгүй боллоо гэж маш их сэтгэлээр унсан юм байна. За тэгээ 2019 онд буюу 1 жилийн дараа Гёнги аймгийн Ямпон дахь эмнэлэгт 2 дахь нөхөн сэргээх эмчилгээгээ хийлгэж явахдаа тухайн эмнэлэгт нь өөрөөс нь хэцүү байдалтай маш олон хүмүүс байгааг харсан юм л да. Ингээд гар хөлн ингээд байх болно ч гэдэм үү те бас хөгжлийн бэрхшээлтэй болсон маш олон хүмүүсийг хараад би өөрөөс ингээд энэ хүмүүстэй үлгэр жишээ болоод одоо хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэндээ энгийн үнэтэй адилхан маш олон зүйлсийг хийж бүтээж чадна гэдгийг харуулахыг хүсээд за ингээд бүсгүй маань аэробик одоо фитнесийн тэмцээнд оролцохоор болдог байгаа. Бодибилдинг фитнесийн тэмцээнд. За тэгээ бүсгүй яаж бэлдсэн бэ гэхээр 23 давхар барилга руу өдөрт бараг 5 удаа дээшээ доошоо гарна. За дээрээс нь хүзүүнээсээ 8 кг-ийн тэр нөгөө одоо фитнесийн одоо тийм байдаг шүү дээ хөрөмж. Тэрийг хүзүүнээсээ уяад за тэгээд дасгалаа хийдэг байсан гэж байгаа. Ингээд дасгал хийсээр байгаа зүйлд яг тэмцээний өдөр бол нийт 10 кг-ыг хасаад за тэгээ биеийн хувьд ч гэсэндээ өөрөө осолд орсны дараа одоо эмнэлэг твтэд маш одоо сул дорой гэх юм дээ биеийн пропорцийн хувьд тийм болсон байсан бол маш гоё биетэй болсон. За тэгээ ингээд фитнесийн тэмцээнд 3 төрөлд ингээд төрүүлсэн байдаг юм байна. Тэгээд өөрөө ярилцлагын төгсөлд бас бичсэн л лээ. Нэг нэвтрүүлэг дээр ингэж гарч ирсэн гинэ. Нэг гадаад хүн Солонгост юусоо хөгжлийн бэрхшээлтэй хүн айгу бага байдаг юм шиг байна. Ингээд гадаа гудамжинд харж байгаа ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн айгу бага харагддаг. Тэгэхээр одоо Солонгос бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг юм улс орн болов гэж тодорхойлж ярьж ирсэн юм байна л да. Нэг телевиз үзчихсэн чинь. Тэгээ бүсгүй болохоор үгүй эсрэгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Нийгэм нь өөрөө ингээд ийм хүмүүсийг те одоо хүлээн зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу. Ингээ энэ хүмүүс нь өөрсдөө дотгошоогоо болоод аль болох гэртээ гадагшаа гарахгүй те гэртээ байдаг болчт юм аа гэд. Тэгээ өөрөө яг ингээд бас осолд орсны дараах ингээд лефтэнд суужсэн чинь лефтэнд нэг эмэгтэй хүүхдтэйгээ зугавж ирсэн юм л те. Тэгсэн чинь хүүхд нь энэ одоо нэг зүүнлэг гаргүй болсон байгаа эмэгтэйг харангуутаа ингээд ээжээ хайгаад байна гингээ цаашлангуут ээж нь ингээд ардаа нууж байгаа. Тэгээд буус юм байна л. Тухайн үед бүсгүй бол яг юу ч хэлж чадахгүй ингээд өнгөрсөн. Уг нь энэ бол тэг хүн болгоны амьдрал бас ингээд хинт ч тохиолдож болох асуудал шүү дээ. Зүгээр л нэг одоо өөр бол тайлбарлаа та. Би зүгээр л нэг гаргүй болсон. Тэгвэл би бол яг энгийн бусадтай адилхан хүн шүү дээ. Тэгэхээр хүмүүс бусад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэндээ өөрийгөө одоо олохгүйгээр те яг бусад хүмүүстэй адилхан нийгэмдээ гарч ирээд өөрийнхөө хийж бүтээх гэсэн бүх зүйлсүүдээ хийгээсэй гэсэн ийм бол мессежийг өгсөн байлээ. Тэгээ энэ бас мэдээлэл өнөөдөр даан зэрэг дээр хамгийн эрэлттэй мэдээлэл байсан байгаа шүү. Тийм надаа энэ мэдээллийг сонссон чинь зүгээр хоёр зүйл бас санаанд орж ил л да. Нэгдүгürt гэх юм бол бид нарыг бага байхад одоо за 90-ад онд ч юм уу ер нь одоо гаднаас ингэж мэдээлэл авах өөртөөгөө адилхан хэрвээ ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй байх юм бол одоо сайн явж байгаа хүмүүсийн тухай мэдээллийг сонсох боломж нэлээд багатай байсан. Тэгэхээр энэ зүйл бол хүмүүст маш их урам зориг өгдөг юм байлээ. Ер нь бид нар ч гэсэн одоо заримдаа зүрхтгэлээр гундуу үед юм хийж чадахгүй байх үед одоо тэр илтгэгч бас хүн байдаг ч тэгээ гар хөлгөө хүртэл тэгснэ хөвгттэй болоод ингээм амьдарч байгаа. Тэгэхээр бүхэл бие одоо зүг зүгээр байна гэдэг бол нэлээд том тийм
одоо амжилттай одоо нэлээд том давуу тал гэдгээ өөртөө мэдрэх ийм шаардлага бас байгаад байдаг. А нөгөө талаар гэх юм бол манайд бас аутизм гэж ярьдаг тийм ийм хүмүүс маш их байдаг хэрнээ би Солонгос бол тэр гадаа метронд явж явах ч юм уу гэд энэнд гудамд бол маш их таарладаг гэсэн Монголд эсрэгээрээ бага таарладаг. Тэгэхээр манайд бол энэ гадагшаага гарч ирэх тал дээр энэ хүмүүсийн хувьд бол харьцангуй сул байдаг юм болов хүлээж авах одоо л хүмүүс дуурж эхэлж байгаа. Гэхдээ тэр хүмүүс бол ихэвчлэн гэртээ байж байгаа. Би найзуудаас бол яг тиймэрхүү янз бүрийн асуудалтай 3-4 ойрхон найзуудын хүүхдүүд нь тиймийг бол мэддэг. А гэхдээ л гудамжинд бол ерөөсөө тийм хүүхдтэй бараг таарахгүй байгаа гэдэг. Энэ бас жоохон харамсалтай болов уу гэж боддог юм. Би ч гэсэн яг Монголд байхад бол таархан таардаг. Гэхдээ түгээмэл бол таардгүй. Тэг яг нэг хүн чинь одоо ингээд яг таарахгүй болохоор анх хүлээж авах уг нь тэр хүн онцгүйгээсээ илүүтэйгээр би нөгөө яг ингээд бага ухаасаа хажууд нь юу гэдэг юм. Ер нь ингээд яг ойрхон өсөг учраас ингээд сонирхон харцаар харж иж багадгүй л те. Тэгэхээр тэр хүний хувьд бол бас таагүй харцаж магадгүй шүү дээ тэр нь те. Тэгээ Солонгост байхад яг метронд сууж хахад хэд хэд удаа бас яг тийм хүмүүстэй таарч лээсэн л да ингээд 30-40 насны эмэгтэйсэн баха. Тийм метронд би заримыг идмээр байна, заримыг авч өгөөч хажууд нь байсан эмэгтэй болохоор миний охин чимээгүй ээ, хамаагүй хашааж болохгүй гэдэг. Сүүлдээ заримыг авч өгөхгүй болохоор нэгээд хоёр тишээ гүүгээд хүмүүсийн уншиж исэн сонин мөннийг авч шийдчихлээсэн л да. Тэгээ надад солонгосчуудын таалагдсан зүйл нь юу гэхээр тэнд ерөөсө тэр үеийн сонинг авч шийдэнгүүт тэр хөрс уурлахгүй. Зүгээр л буцаад очиж сонингаа аваад ингээд эргүүлэл уншаал. Тэгээд би болохоор өөрөө яг нэг гайхаж байгаа байхгүй ингээд ямар өөрөөсөө айгу сонир санагдаж юм чи яг Монголд бол миний харж байгаагүй дүр зураг байгаа байхгүй. Тэнгүү тэнд нийгэм тэр хүнийг одоо тий яг л нэг адилхан хүн шиг хүлээж аваал тэгэл тэнд өмүүлээч гэдэг юм яг л нэг хүүхчиг одоо хэдийгээр 30 гарсан ч гэсэндээ яг хүүхчиг зүгтээ учраас тэнд байгаа хүмүүс ч гэсэндээ яг тэр хүний зүгээр байгаар нь л хүлээж аваад ямар нэг ууралж болоо чимээг болгож хүүхд чи ингээд байна гэсэн юм хэлэхгүй. Тэгээ надад тэр нь бас анх яг нэг 2 сар болж ирсэн үү баг. Тэгэхэд яг анх хараад би айгу бас жоохон гайхажсэн. Ийм бас байт юм байна. Тэгээд Солонгосын нийгэмд бол энэ талаар сургалт илүү өндөр л байх шиг байгаа юм л да. Зүгээр бид нэр метронд явж байхад яг ингээл хүн ирээл үр дээр бичиг тавиал тэр нь болохоор ингээд тайлбарлаад бичсэн. Тэгээ буцаагаад бичгээ хураахад мөнгө өгөх хүмүүс нь өгдөг тий. А Монгол руу бас одоо юу гэдгийг CU за E-Mart ингээд бусад дэлгүүрүүдийг Солонгосын соёлын ялчууд дагаад орж ирж байгаа. Тэн дээр яг тодорхой тооны хүмүүсийг одоо ийм хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс ажлын байранд авах ч юм уу иймэрхүү зүйлүүд харагдаж байдаг. Энэ нь болохоор нэг талаараа яг хүмүүсийн мессежийг бас оруулж ирж байгаа болов илүү дэлгэрүүлэхэд бас нэмэр болж байгаа болов уу гэж харж байна. За тэгэхээр өнөөдөр бас хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэндээ маш мундаг авяас ийм бүсгүүн талаар мэдээллийг онцлоо. За үргэлжлүүлэн чамаа ямар мэдээлэл сонгосон байна? За миний хувьд гэх юм бол одоо ингээд одоо коронавитойгоо хамт зохицож амьдрнаа гэдэг. Ер нь 11 сар гарсаар шинэ энэ одоо журам гэдэг юм уу энэ зүйлтэй бол хүмүүс тасан зохицох гээд янз бүрээр үзэж байгаа. За өнөөдөр бол 1664 тохиолдол илэрсэн байсан тийм 2664. Энэ нь болохоор за нэг өдрийн өмнөөс 1000-аар нэмэгдчихлээ, 1070-аар нэмэгдчихлээ. Энэ бол нэлээд өндөр тоо гэж байгаа. Тэгээ сая Итэвний одоо тэр олон хүмүүс цугларсан ч гэдэг юм уу хайлууны баяр тэмдэглэсэн гэд яг энэний нөлөө болохоор эх 7 хоногоос бол мэдэгдэх юм байна. Ер нь бол өсөлт бол нэлээд харагдж байна. Нэг өдөр 1000-аар өссөн тохиолдол нийт одоо бүртгэгдсэн энэ хугацаанд бол хамгийн огцом өсөж байгаа нь гэж байна. За хоёрдугаарт 2600 гэдэг энэ тоо өөрөө бол анх одоо корона гарснаас хойш дөрөвт орохоор өндөр үзүүлэлтээ. Тэгэхээр бас энэ нь бол нэлээд одоо өсөж шүү яах вэ ийх үү гэсэн иймэрхүү асуудлууд бас их гарч ирж байна. За энэтэй холбоотой нөгөө тал нь гэх юм бол яг энгийн амьдралдаа орж байгаа хүмүүс бол маш их баяртай байгаа тийм иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхээр энийгээ дагаад одоо нэлээд удаа хугацаанд хаалттай байсан энэ ялангуяа Мяндун бусад газруудын түрээсийн газрууд бол байгаад байгаа. Тэгэхээр эргээд бас худалдан авалтууд сэргээд эхлэхээр энэ онлайнаар одоо жишээ нь веб аппликейшн ашиглаад хүргэлтийн үйлчилгээгээр одоо бараа бүтээгдэхүүн хоол хүнсээ цуглуулаад сурчсан хүмүүс ер нь цаашдаа яах болоо гэсэн юм судалгаа бол байна. За тэгэхээр энэ коронавигийн энэ үед бол жишээ нь 2020 оны 2 дугаар сараас за 2021 оны 9 сарын хооронд харах юм бол одоо онлайнаар хүмүүс юм захиалдаг хэрэглээ мөнгөн дүн бол маш их өссөн байна. За бараг 4 их 80-аар одоо 11.9 их 80-д 2020 оны 2 дугаар сард иймэрхүү орлоготой байсан бол за энэ оны 9 дугаар сар гэхэд 16 их 80 16.2 их 80 ийм орлоготой бол болсон гэж байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд онлайнаар хүмүүс юм захидаг юм өсөөд дэлгүүрээ шууд очих хүмүүсийн хувьд болохоор маш их багассан. Тэгээд судалгаа хийгээд үзсэн чинь ер нь бол цаашдаа энэ хүмүүсийн хувьд бол баг иймэрхүү онлайнаар захиалга хийгээд сурчсан хүмүүсийн хувьд бол энэ бол нэг их буурахгүй. Би одоо жишээ нь судалгаанд оролцсон хүмүүс би өмнө хэрвээ энэ өнгөрсөн жилийн хугацаанд онлайнаар юм захиалаад сурчсан энийгээ бол нэг их болно гэж бол бодохгүй байна. Магадгүй одоо найз нөхөд бусад хүмүүсийн уулзалт цуглаан гэдэг гадуур хооллох үеуд бол нэмэгдэнэ. Гэхдээ зүгээр хүнсээ цуглуулах гэдэг юм бусад асуудал дээр илүү их онлайныг бол төлхөө ашиглах баха гэдэг ийм хариултыг бол өгсөн юм байна.
За тэгэхээр онлайн худалдааны хувьд бол яг санал нийлж байна. Би ч гэсэн онлайнаар хөрөнд би тань дэлгүүр хэсэгт орго гэж хэлжсэн шүү дээ, тийм. Ер нь бол онлайнаар юм захиалчаар айгүй амар санагддаг. Одоо л гэхдээ нөгөө хил хаалттай учраас би жишээлбэл Солонгосоос нөгөө ном сар болгон захиалдаг гэсэн чинь чи сая бараг нэг ном захиалах гэсэн чи 60 эд мянга болж байгаа яг нөгөө агарын бас хүргэлтийнх нь мөнгө нь нэмэгдээд уг нь 30 мөчөд бол авч хар ном байсан дахиад 30 эд мянга нэмэгдээ хүргэлтийн мөнгөтэй. Тэгээд иймэрхүү үед бол жоохон баг зэрэг хүндрэлтэй ч гэсэндээ яг үнэндээ ингээд коронавитой үед чи ингээд бас гадуур гараал тэг хүнсээ цуглуулаад ингээд явах нь халдвар авах магадлал өндөр гэдэг утгаараа гэрээсээ юм цуглуулах бас аюу амар санагдсан. Тэг хэрвээ яг корона ингээд цаашдаа алга болсон ч гэсэндээ нөгөө хүмүүснийг сураад те энэ ингээд амар одоо өдрийн хэрэгцээнд амар байх юм бол цаашдаа ч гэсэн хүмүүс бас нэлээ хэрэглэх болов гэж бодож байна. Тэгэхээр яг одоо дүгнэхэд ирж байгаа ч гэсэн одоо офлайн гэх юм уу яг тэр биеэрээ өөрөө очиж худалдаа хийх иймэрхүү боломжтой газрууд бол шууд ингээд нээгдээд бас өсчихгүй байгаад байна. Зүгээр хоолны газруудын хувьд өдрийн цайны цагаар орж ирэх хүмүүсийн тохиолдолд бол жоохон нэмэгдэж байгаа тийм хандлага байгаа гэсэн. Тэгээ түрүүний яг хэлсэн одоо цаашдаа яах вэ гэдэг дээр бол 80.1% нь бол үргэлжлүүлэл тэр педал гэдэг юм онлайнаар захиалгаа өгөөд 4.9% нь тэгэхгүй өөрөө очино гэсэн. За тэгээ бусад хувь нь болохоор ер нь бол бас янз бүрийн иймэрхүү альч тал руу нь бол орох боломжтой ийм хүмүүс судалгаанд оролцсон юм байна. За тэгэхээр ирээдүйд нэрээ одоо яг 2 жилийн өмнө 19 онд хэдүүлээ нэрээ юу гэж бодож ирсэн болоо. Би ингээд бодохоор тэр үед нэрээ яг корона гарахаас өмнө амьдралын хэм маяг юу ямар байсан би бүр ингээд мартчихад дээр нэг солонгос хүний нийтлэг үзсэн чинь 2019 оны өөрийнхөө өөр хяналтаар бичиж байгаа байхгүй. Тэгээд 2021 оны өөрийнхөө ингээд амьдралын өөрчлөлтийг бичсэн чинь тэр хүн ингээд 2019 онд өглөө гараал ингээд хам бүрэн дээр гүвгээл те ингээд маск авцсан айгуу гоё. Тэгэл орой найз залуутайгаа болцоол ингээд шал өөр амьдралын хэм ихтэйсэн байхгүй. Одоо мэдээж яг тэр найзлуудгаа уулзах болцох мэдээж идэж уух зүйлээс асуудал байгаа. Гэхдээ маск гэдэг зүйл бидний амьдралд байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг ингээл гадаа гараал нэхгүй ингээл наранд өөргөө хийгээл те. Нэхгүй сайхан агаар амсгалах юм маск авах гэхээр яана ойрхон хүн байгаа болоо гэж харах гэдэг юм те. Тэгээ сүүл рүү болохоор бүр ингээд анхандаа тэгэл нөгөө маска мартчихад байдаг гэсэн шүү дээ. Өө яана энийг юм мартчихад тэгэл айгүй пост явуулдаг гэсэн. Одоо зүгээр л миний амьдралын хэм маяг болцоо. Одоо цүнхэн дээрөөсөө дандаа маск байнга байж идэг. Бүр ингээд маск байхгүй болохоор нэг л юм дутуу нэг л хүн дутуу гэдэг шиг нэг л юм дутуу явах мэдрэмж төрөддөг болсон байлээ. Тэгэхээр ялч бид нар ингээд дасан зогцоод бас хог хүн талаасаа ч үгүй нийгэм маань өөрөө нэлээд өөрчлөгдөж байгаа шүү байна. Тийм маш л их хэрн хүлээсэн л дээ яалч хүмүүс энгийн амьдралгаа орох юмсан гээд тэгээ солонгос хүмүүсийн яг энэ илэрлэн гэх юм бол вакцинда хамрагдаж байгаа энэ бас тоог харж болно. Тэгэхээр нийтдээ одоо нэг 50 сая хүнтэй гэж үзэхэд одоогоор бол эхний тундаа 80.4%, хоёр дахь тундаа 75.7%. За эхний тунд болохоор 80.4% гэдэг нь болохоор 41 сая 260 мянган хүн бол хэдийнэ эхний тундаа хамрагдсан 38 сая 890 мянган хүн хоёр дахь тундаа хамрагдчихсан. Гэхдээ энэ тоон дээр бол яг вакцины хамрагдах боломжтой хүүхдүүдийн тоогоос оруулчихсан байгаа. Яг бол 18 наснаас дээш гэх юм бол энэ тоог бол өшөө өндөр 90 хэдэн хувь руу орох юм байлээ. Тэгэхээр магадгүй эх жилээс маскнасаас халах баха гэсэн юм одоо найдлага, гордлого бол хийж байгаа. Тэгэхээр вакциндаа үлдсэн хүмүүс нь бол илүү сайн хамрагдж байгаа юм билээ. Яг хөө зарим хүмүүс бас бити уриалаач гэсэн нэг тиймэрхүү зүйл пост коммент харагдажсэн. Гэхдээ тэн дээр бол бид нэр бүхэл сайтууд дээр иймэрхүү байдлаар өдөр болго мэдээлэл танилцуулдаг учраас ямар хувь хэмжээтэй явж байгааг бол бас дурддаг байгаа шүү дээ. Тэд нар маск авах үеийг ямар авах вэ? Нэг л тийм өөр мэдрэмж төрөх байхаа. За сүгчмэг гинэ. Энэ байхын хувьд байгаа тусгай такси болон автобус байдаг болохоор тэр болгыг харагддаггүй байх. Гэхдээ метронд тийм хүмүүс зөндөө явж харагддаг. Саяхан нэг шинэ байр цэвэрлсэн тусгай хэрэгцээ хүмүүс тохирсон байсан гэсэн байна. Ханандаа бариултай өндөр тавиуртай залгуурн сундаг нойлын өрөөнд пилтаагүй цоргон доор дандаа товчлууртай их гоё санагдсан. Ямар их юм биччих вэ гэсэн байна. За зөндөө мэдээлэл өгсөн маш их баярлалаа. Их тусмаа зүгээр шүү дээ. Тийм шүү дээ. Ийм гоё урт пост уншихаар чи миний энэ хэл ам бас сайжраад гоё уншдаг болно. За тэгэхээр үргэлжлүүлэн пост хүрэх байгаа. За миний онцлог постны хувьд бол Солонгостой хамтдаг гэсэн сүүлийн үед энэ групп бас аюу гоё итгэвтэй. Надад бас аюу таалагддаг групп машинингоо монголчаа гэдэг. Солонгостойгоо монголчууд маань өдрийнхөө хоол, өрөө хоол ер нь Солонгост юу хийж иддгээ постлт юм байлээ. Тэгээ би ч нэг амттай амдартай болохоор энэ групп руу гүгээд орсон байгаа. За инх мандал уучлаарай. Инх мандал мөнхчрал гэдэг интернет хэрэглэгч энэ угаасаа энийг л идэн гэдэг шиг гисэн шиг махта юу л өн захиалж чаддаг дарахтай хүн байна уу гэсэн мэн яг нэг Солонгост ажиллахаар монголчууд аягүй махсан учраас одоо танчээ бөөнөрөө байх юм бол гээд нэг мөсөн захиалга өгдөг штэ. Тэгэхээр нөө Монгол ажилтнанд байхаар за энэ угаасаа махтай хоол идэх юм чи юу жээсэ хав гэдэг нэг менюн дээрээс нь харж байгаа бааха мах уулсан хоол захиалждаг гинэ. Тэгээд зургийг нь оруулсан байлаа л дээ. Тэгээд энэ талаар бас ярилцъя гэж бод. Дээр манайхаа яг ингээд хамтдаа хоол идэж хахад хэр солонгосчууд эсвэл гадаад хүмүүс хэрэг махтай хоол идэхүү гэд асууж ийн те. Чимбахайг бас солонгост байхад хэрэг асуудаг байсан. Ер нь одоо яг нэг хариултанд тодорхой асуулт гэдэг шиг л баг
ямар хоолн зүгээр эхлээд дуртай юу гэж асуудаг. Тэгээ манайхны хувьд бол ер нь монголчууд бүгдээрээ л махтай хоол гэж хариулдаг болов уу гэж миний хувьд бол ихэвчлэн багс тэгдэг болов уу гэж бодож байна. Тэгээ Солонгост бол яг манайханд нэлээд таарсан хөвлийн зурган дээр калбитан баг шиг байна тий. За тэгээд ер нь нэлээх тийм махтай хоолнууд бол сангимсаалч гэдэг юм уу. Тэгээд л ер нь дарганаас сайн ажиллахаар болж өгүүл юм махтай хоолын захиалаад өгч юмсан гээд миний хувьд бас заримдаа махсаа тийм one калбитан гэл ингээд байдаг штэ тий. Бүр маш их том ивтэй нэлээ их махтай ирээд идэг. Тиймэрхүү хоолнуудыг идэхээр нэг махсаж байсан бол нэг тэр юугаа дарж авна, өлөө дарж авна гэдэг шиг л нэг тиймэрхүү хандлага байгаад идэг. Тэр зураг харахад бол их л танил дотно энийг харангуй сэтгэл санаа гоё болоод ажиллаа өшөө өргөжлүүлж сайн их болов гэж санагдаж байна. Тэгээ би уржигдар Монгол эмэгтэйчүүд тэр тусмаа эмэгтэйчүүдтэй холбоотой зүгээр пост хайж үзэхгүй YouTube-ээс зүгээр пост бичлэг. Тэгсэн чинь тэрнээ нэг юм сонирхолтой бичлэг гарч ирж байна. Өглөө өдөр орой хоолндоо мах иддэг монгол эмэгтэйчүүд хэрхэн гоё гуайлаг бие хадгалж үлддэг вэ гэдэг. Тий. Би тэр үед байгааг баг. Би хахад танилцсан баг. Тий. Тэгээ би тийм бичлэгийг хараад өөчүүд маа монгол эмэгтэйчүүдийг бодоод үзсэн чинь Солонгост байхад өглөө ингээд мах идэж явах юм бол надаас айгүй их асуудаг байсан. Асуулт нь би нэг хушуунд амьдардаг байлаа л да. Тийм жижиг нийт юм байна. Тэгэхэд нөгөө байрны дарга гэх юм уу орж ирэл бай. Чи ингээд өглөөнөөс эхлээ мах ирчээд махтаа бол идэж байгаа гэл надаас айгүй их асуудаг. Тэнгүүт нь би өглөө хэл босоод хоньны мах ирчсэн зогсчихдаг. Мэдээж өглөөний бол бид нар ч угаасаа өглөө гэхдээ байнга би бол хидэд дүүч гэсэндээ ер нь тэгэл махтаа хоол угаасаа л иддэг штэ монголчууд маань. Тэгээд өглөө өдөр оройдоо ч гэсэн иддэг тий. Тэгээд надад бол тэр нэг тийм сонин содон санагдахгүй байгаа ч гэсэндээ одоо гадаад хүний өнцгөөс тэр тусмаа солонгос хүний өнцгөөс авах юм бол үгүй өглөө жоохон хөнгөн ногоотой тий. Өдөр нь жоохон айхуухан махтай ч гэдэг юм. Нэг иймэрхүү зүуд байдаг юм шиг л. Тэгээд солонгост ажиллаж байгаа ч гэсэндээ ингээд махтай хоол өгдөг газарт гарахаар ингээд цаанаасаа ажлыг хийх гэр нэг тийм урамгүй ингээд ийм жоохон ногоо идэхээр чи яаж тамиртай байх юм бэ гэл ингээд бодогддог ус нэгт яаж ч гэнэ тухайн улс орны соёл тийм хүмүүс нэг идэж ууж байгаа хоолнд нь арай өөр болоход сүүлдээ бол тасаад өөрөө дуусгаар ингээд махтай хоол авч иддэг ч юм. Тэгээд зөксөл амьдэрдэг байсан. Загаас ч гэдэг юм уу зарим зүйлийг бас бид нар махан нэг ихт хооцож чадахгүй байгаа гэдэг. Гэхдээ баг зэрэг удаад ирэхээр одоо загасны мах сайн гэдэг юм уу тий. За дахиад илүү бас иддэг болдог ч юм уу. Нэг тэр тал руугаа жоохон өөрчлөгддөг юм уу тий. Өшөө хавч гэдэг юм уу тий. За хавчиг бол өдөр болгомоос энгийн хоолнд бол ирээд авахгүй. Гэхдээ ер нь бол зүгээр одоо бид нарыг өдрийн санаа цахилаа мах идэх хэрэг ажлын хувьд бол ялангуяа эрэгтэй хүмүүсийн хувьд бол асуудалгүй тэр идчихэж л ажил цаашаа явна. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол солонгосчууд энэ гайхдаг нь бол за яг ер нь бол бид нарыг бас монголчуудыг жоохон сайн мэддэг хүмүүс илүү их мах иддэг учраас юм дундаж наслал бага байна гэдэг талаас нь бас харддаг юм байлээ. Өшөө витаминлэг энэ ногоотой зүйлүүд нэлээд бага иддэг юм болов уу гэд намайг бас солонгос хүн тэгж хэлж байсан. Би ингээд 7 хоног будаатай хуурга цовин за би ч өөрөө бас яг тэр үед чинь харьцангуй галтгоонд ажиллаад Монголд байхдаа ажилладаг байсан. Нарийн махан хуурга. За өшөө чинжүүтэй хуурга ингээд хоолны төрлүүд бол нэлээд их болоо явчихж байгаа шүү дээ. Иймэрхүү за өшөө чи одоо пипен бам гэх юм будаатай хуурга ч юм уу. Ингээ хоолнууд хийж яхад ялахгүй. Чи нэг л хоолноос уйддгүй юм уу гэж асууж байсан. Энд чи бүгд өөр шүү дээ. Тий аминдаа л өөр хоол игээд идээд хахад тэгж бас харж байсан. Тэгэхээр ер нь бол яг тэр хүмүүсийн өнцгөр бол бид нар ялчвал нэг махал идчихэдэг хүмүүс бол харагддаг байгаа тийм. Одоо энэ шал тав маань нэг нэ өнгөрчүүд бид нарыг махыг махаар даруулж иддэг гэж шаалдгаа гэсэн байна. Гэхдээ яалтчгүй бид нар махсаг ард түмэн үнэ юм шиг байна. Өдөрт гэхдээ яг ингээд тань тэгдэг байсан уу? Маань сонсож ичгэсэндээ өдөрт нэг махтай хоол идэхгүй бол би ингээд гол харлаад байдаг гэсэн солонгост ажилдаг байх та. Тэгээ орой нэг өглөө босохоор нэг л тамиргүй болсон юм шиг. Тэгвэл тэр одоо санаа дагд юм бид нар ингээд мах идэхээр яадаг яадаг гэл одоо нэг тиймэрхүү. Гэхдээ тэр санаа дагх гэхээс илүү тэр яалтч ингээд өдөр нөгөө догбугэж үйдэг ингээд идж байгаа л тэгэл өглөө босохоор яач юм солонгос бол айгүй хурдан шингэждэг хаагуурч ороо явчихдаг. Тэгээд гэртээ яг нөгөө монгол хоол хийж идэхээр тэр бол ингээд гидсэн сайхан байгаад байгаа байхгүй. Солонгос хоол авч идэхээр айгүй хурдан шингээд тэгээд за дараа нь дахиад юу идэх вэ гэдэг баг тэгээд тархлаад байгаа юм шүү. Тийм одоо хүчний ажил хийж явахд бол тэр бол маш сайн мэдэгддэг байгаа. За тэгэхээр би өргөжлүүлээ дараагийн постыг үргээд Дамдан Жов Балдан гэдэг хүн оруулсан байна. Бүгд найрамд Солонгос улсын Хөгмийн банк үйлчлэгэндээ био автентикейшн нэвтрүүлж эхэлжээ гэсэн байна. За үүнд бүртгүүлээд банкны ATM буюу автомат мөнгөний машин дээр очиод алганы ягийг уншуулад л Хөгмийн банкны өөрийн дансанд байгаа мөнгөө шилжүүлэх, дансандаа мөнгөө хийх, шалгах гэд бүх төрлийн үйлчлэгийг зөвхөн алганы ягаар хийх боломжтой болжээ гэсэн байна. Юун карт уурж тэрж халааслаж явах зүйл бүх зүйл алган дотор боллоо гэсэн байна. Энэ бас их гоё байгаа тийм. Алгаа ингээд тэр юу төхөөрөмж рүү ойртууллаа. Тэгээд карт авч явахгүй ингээл одоо
шилжүүлгээ хий чинь мөнгө дансандаа хийх бол тэргээ хий чинь дансаа шалгаж болно гэд. Тэгэхээр ер нь техникийн дэвшил гэдэг зүйл одоо утас руу ингээд ороод ирсэн шүү дээ. Нэг уцтайгаа явж байхад л бүх юмнуудыг амжуулж чаддаг бол байсан. Тэгэхэд бас яг энэ төгс биш дээ. Цэнийг дуусгах. За эсвэл бол уцаа орхих гэд янз бүрийн асуудлууд гардаг. Тэгэхэд улам л ер нь юм одоо хөгжөөд байгаа гэдгийг илэрлэхээр зөвхөн гараараа ингээд банкны үйлчлэгийг авч болно гэдэг бол үнэхээр бас маш хурдтай бас юм хөгжиж байгааг илэрэл юм болов уу гэж байна. Одоо тэгэд арай нэвтрээгүй байгаа бах те. Одоо нэвтэрсэн болов? Энэ зургийг оруулчихсан учраас би дээр нь энд Хөгмийн банк үйлчлэгэндээ нэвтрүүлж эхэллээ гэж хэлсэн учраас нэвтэрчихсэн байна. Гэтэ надад яг би зөвхөн жоохон бараан талыг харангуут одоо жишээлбэл хүн амьтан чи гэдэг юм те айлгаж сүрдүүлээ. За чи мөнгөө гингүүт би шууд очиод гараа гингүүт мөнгө шууд гараа очих юм шиг нөгөө талаараа бол. Үгүй яг сүрдүүлэхэд бол тэгэл алин дээр ч байсан сүрдүүлэх. Миний гараа өгөхгүй. Картыг авчаад нууц дугаараа хийлгээл тэгэл. Тийм дээ тий. Тэр мэдгүй амархан гэдэг утгаар бол мэдгүй надад ингээ хэрглэж үзег болохоор гараа ингээд уншуулад яана гэхээр нэг халаас энэ гарч одоо нэг мөнгөтэй гар шүү те гэсэн нэг тийм нэг төрлийн баг төрөвчтэй гэсэн бодол баг төрөх юм шүү те. За гараа уншуулаад ингээл өөр юм авчихгүй те. Тэгээ одоо хүмүүс нэг банкны үйлчлэгээ ашиглахад ялангуяа нэг жижигхэн юм дээр бол тэрнээс шалтгаалаад бүр банкаас солих хүртэл иймэрхүү зүйл байдаг юм байл шүү дээ. Бид нар жишээ нь мөнгө шилжүүлэхдээ нэг одоо банкных нэлээд амар тийм бүх юм цаанаасаа гарч ирээд илүү хурдан ингээ хурууны хэгээр уншдаг. Ингээд ийм сурцсан байж байгаа. За тэр аппликейшн шинжилгэлээ ч гэдэг юм эсвэл өөр банк ашиглахад тэр зүйл нь байхгүй хахаар маш хэцүү санагдаад дорой хүн энэ муудан сурчт юм байл тийм. Тэгээ миний хувьд гэсэн энэний одоо яг сурсан зүйлүүд гэхээр Samsung Pay тий за Metronic Card гэл ингээл утас руу ороод ирэхэд энэ ямар амар юм бэ гэж мэдчихээд дараа нь Монголдо ирээд бас автобусны карт гэдэл тусдаа заавал авч яваад энийг уншуулах гэдэг баг зэргийн одоо төвхтэй ч юм уу тий ингэж бол санагдчихсэн. Тэгэхээр гараараа уншуулаад сурчих юм бол бүр уцаа барьж явахаас хүртэл залах. Автобусны картаа хүртэл гараараа уншуулаад явчихдаг. Ер нь өшөө бас тэр нэг чип суулгах тухайн мэдээллүүд нэг жил мөлийн өмнө жилөө бас сонсогдчихсэн санагдаад байна. Тэгээ хүмүүс өөрсдөө бас чип суулгаад өөр үйлчлэгнүүд гэжсэн. Энэ бол зөвхөн хурууны хээж юм уу, алганы хээж юм уу, иймэрхүү зүйлээр бол бүртгэгдээд явчих бас гоё технологи юм болов уу гэж бодож байна. Сураа гинэ. Нөхрийнхөө алганы хээг аваад явчих юм байна л та. Эсвэл санамсаргүй байдлаар ингэчих юм шүү. Яг урд нь очиж байгаа л чи шинэ далалтаа гингүүт нь гараа далангат нь за. Гэхдээ гарын ингэж заруулчаад хэм ивэр ингэж нөгөөх нь авч тэгж болдгийм болов болдгоо болов. Муу талаас нь бодоод dig те. Яавал тэр данс хүний мөнгө. Манайх ч ингэжээж баг аюулгүй байдлыг илүү чангатгах те. Тэр тестийг хийж өгч байгаа байхгүй юу? Тийм шүү дээ бид нар ч бат. Тест хийлгөө солонгосчууд баг биднэрт хандах хэрэгтэй. Хотлаа. За биднээс хоньны гэдэс үнэртэг штэ гэсэн байна. За одоо бас яг тийж наривчлал юу юм бэ лээ? Би ч нөгөө буудлаа ажиллаж байсан штэ. Тэгээд чи нөгөө олон ус айгу олон том буудлал учраас айгу олон улсын үргэлжлүүлдэг. Тэгээ нэг өрөөнд оронгууд ингээл Африк гаралтай Америкч байт юм. Ингээл нөгөө оронд оронгууд Солонгос ингээл Япон ингээл олон хүмүүс байна шүү дээ. Тэгэнгүүт ингээ оронгууд хүн болгоны те тэр тухайн хүн болгоны үнэр арай өөр гэдэг юм байна. Надад хамгийн хурц үнэртэй санагдсан жоохон тэр араб тал руу юм уу? Арай тийм үнэр миний амьдралд ерөөсөө үнэрлж байгаагүй тийм үнэрүүд нэг байсан. Тэгээд метроны буудлч гэсэн цааны цагаар суухаар тань тийм үнэртдэг. Надад нэг тийм хачир байдаг юм уу? Ямар тааш нэг тийм дарч нэг тийм үнэр үнэртдэг байсан юм а. Санаасыг метрон. Тэгэл би тэнгууд амьсгалаа төвжээл тэгэл байж идэл тасаал нөгөө үнэрэндээ тасаад гайгүй болчдөг байсан. Тэгэхээр хүн болгоноос ер нь бол үнэртдэг байх гэж бодчих. Луу орныхан чинь жишээ нь яг бас үнэр бол ягалчгүй байгаа. Манайхны хувьд бол өөртөө одоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үйл ирэхэд нүүрс сутааны үнэр, күртгэнээс үнэртэн, хоёрдугаар махны бас үнэр ялчгүй байгаад идэг тийм тал бол бий. За тэгэхээр үргэлжлүүлэн өнөөдрийнхээ бичлэг рүү оръё. За бичлэгийн хувьд гэх юм бол мэдээж Солонгос улсын хувьд бол яг хөтөлмөрийн одоо тийм гэрээ байгууллагад 16 улсаас гадаадын ажиллах хүчийг бол авч ажилуулдаг. За бусад нэг бас 10 14 5 улс бол нэлээд олон ингэж хүмүүс зорчдог удаан хугацаар бол оршин суудаг байгаа. Тэрний хүмүүсийн зорилго гэх юм бол хуримлахтай бизнес хийх, ажил хийх, сурах гэдэг иймэрхүү байдлаар бол гадаадын иргэд бол Солонгос улсад байгаа. Тэгэхээр гэрээ байгууллагад ажилдаг хөтөлмөрийн гэрээний ажил 3D ажил гэж бид нэр ярьдаг шүү дээ. Одоо аюултай, бохор, тэгээд өвшөөч өгдөг л хүнд тийм энэ ажлуудыг бол гадаад хүмүүс хийж байгаа. Тэгэхээр яг энэ 2019 оны байдлаар гэх юм бол нэг 199 мянга гэсэн баха. Би энэ дээр тийм 100 биш 1,999,000 хүн бол олон янзын визтэй ингээ гадаадад оршин Солонгос бол оршин суугаа юм байна.
Тэгэхээр энэ хүмүүс ч яг солонгос хүмүүсийн өнцгөр бол нэг тал нь мэдээж ажилтнанд тус болж байна. Олон улсын баг өөртөө бид нар бол одоо Канада чиг юм олон улс үндэсний улс тэр хүмүүстэй ээлтэй гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүдийг бас барьдаг. А нөгөө талаараа манай энэ одоо эдийн засгийн мөнгө төгрөгийг бол гадагшаа аваад гаргаж байна гэдэг ийм бас өнцгүүд бол байгаад байдаг. А тэгэхээр гадаад хүмүүсийн ажиллаад ирнэ ямархуу мөнгө олж байгаа. Тэрнийхээ хэдийн их орн руугаа явуулдаг юм бэ гэсэн нэг иймэрхүү бас бичлэг бол өнөөдөр танилцуулъя гэж бодлоо. За тэгээ хамгийн ихэнд яг энэ бол топ 10 гээд бол хамгийн их одоо мөнгө шилжүүлж байгаа 10 улсыг болж агсаасан байгаа. 10 дуурт бол Непал улсынхан за их орн руугаа болж илтээ. Би энэ болохоор доллараар энэ шууд дуртад тавьчих гэж бодлоо. 35 сая долларыг бол жилдээ их орн руугаа бол илгээдэг юм байна. За тэгээ Непалийн Солонгост байдаг хүн амын тоо 42781. Энэ болохоор монголчуудтай бол ер нь тоогоор бол нэлээд ойролцоо байдаг юм байна. За тэгээ бас төрөл бүрийн ажлуудыг бол энэ хүмүүс хийдэг. А тэгээ эндээс дотор хүн амаар нь хуваагаад үзэх юм бол 37867 хүн болохоор эрэгтэй 4914 эмэгтэй хүмүүс оршин суудаг юм. Нийтдээ 88.5% нь болохоор эрэгтэйчүүд бол Непалаас. А манайх бол харьцангуй бол ойролцоо тоо байсан л да. За тэгээд энэ хүмүүсийнхэн 37 мянган хувь нь болохоор яг ажил хөдөлмөр эрхэлж байгаа ийм хүмүүс байгаа. Тэгээ энэ дотроос 33199 нь одоо бидний ярьдаг ES хөдөлмөрийн гэрээний визээр бол оршин суудаг ийм хүмүүс бол байдаг юм байна. За 9 дугаар барыг үргэлжлүүлэн танилцуулъя. 9 дугаар барьд нь Индонез орсон байна. За тэгэхээр 72 сая мянган долларыг улс руугаа явуулдаг гэсэн тухайн хүмүүс ажил хийгээд Солонгост ажил хийгээд өөрийнхөө улс руу явуулдаг юм байна. За тэгэхээр статистик тооцоон дээрээс үзэх юм бол 40,041 иргэн за эрэгтэй одоо Индонез иргэн Солонгост ажилладаг. Эмэгтэй бол 8813 иргэн. За нийт бол 48854 Индонез иргэн Солонгост бол ажиллаж амьдардаг юм байна. За тэгээ бүгд Солонгос улсыг зорьсон иргэдийн бол 80% нь Индонез иргэдийн 80% нь эрэгтэй хүн байдаг юм байна. За тэгээд ер нь яг ажил хийж байгаа нөх юм бол 32000. За үлдсэн нь одоо сурах байдаг юм арай өөр төрлийн визаагаар бол визээр ажиллаж амьдардаг юм байна Солонгост. За дараагийнх нь бол одоо Сри-Ланк улс байгаа. За Сри-Ланк улсын иргэдийн 80 илгээж байгаа мөнгө нь болохоор нэг жилийн дотор гэсэн үг тийм 83 саяыг бол их орн руугаа бол илгээсэн байна. За тэг Сри-Ланк хүмүүсийн хувьд гэх юм бол 25000 за 64 хүн бол одоо бүгд Солонгос улсад оршин суудаг. За үүнээс 24151 нь эрэгтэй. За 913 нь болохоор одоо эмэгтэй. Тэгэхээр энэ бол бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр одоо эрэгтэйчүүдийн хүүсийн харьцаа гэдэг үзэх юм бол хамгийн өндөр хүүсийн харьцаа нь эрэгтэйчүүд нь 96% нийцэлдэг. Ийм улс бол одоо Солонгост байгаа гадаад иргэдийн хувьд бол онцлог нь энэ байх нь. 21786 хүмүүс энэ одоо ажиллаж байгаа хүмүүсээс ES-ээр бол энэ хүмүүс нь бол ажиллаж байна гэсэн тоо байна. За ингээд үргэлжлүүлэн 7 дугаар барыг танилцуулъя. 7 дугаар нь ямар улс орсон гэж бодож байна та бүхэн? Видеого үзээгүй мө да чим бах. За 7 дугаар нь Монгол улс орсон байна. За Монгол улсын иргэд Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөөд за Монгол улс руу хичнээн сая долларыг явуулдаг гэхээр 101 сая гаруй долларыг бол Монгол улс руугаа явуулдаг юм арга гэрлүүгээ. За энэ нь бол Монгол улсын эдийн засагт эргэлт болж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд 48185 одоо Солонгос одоо Монгол иргэд бол ажиллаж амьдарч байгаа гэсэн. Гэхдээ энэ судалгаа бол яг YouTube дээр орсон бичлэг байгаа шүү дээ. Тэгэхээр нарийн бас судалгааг нь гарах юм бол тоон бол бас арай өөрчлөгдөх баг. За тэгэхээр эдгээр иргэдийн бол 23122 нь эрэгтэй. За 25063 нь эмэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүмүүс бол Солонгост илүү их ажиллаж амьдардаг гэсэн үг. За 2020 оны одоо байдлаар бол нийт бол 9100 одоо хүмүүс бол ажиллаж байгаа гэсэн бас яг нөгөө job буюу одоо визээр гэсэн үг шүү дээ. Ажил хөдөлмөрлөх визээр. Гэхдээ энэ бол яг нөгөө хууль бус иргэд гэл ингээл бас тооцоол нь нэлээд өөрчлөгдөх баг. Гэхдээ яг ерөн зүгээр би бас иммиграшны сайт дээр ороод харахад яг иммиграшных бол ер нь тоон дээр нэлээд нарийн гаргаж та. Яг бол нэг хүн орж ирлээ нэгээр бүртгэлээ. Ингээд харахаар ерөөдөө тэр 48185 гэдэг бол нэлээд бас баримжаатай тоовлоо. Яг хууль бус иргэдийг болохоор сүүлийн үед ангилахаа болчихсон бусад гэдэг ангилалд оруулцдаг. Тэгээ монголчуудын хувьд бол энэ хүүсийн харьцаан дээр бид нар бол яг л үеийн үед эрэгтэйчүүд л Солонгос дээр хөдөлмөр хийгээд байна гэдэг дээр яг тоо баримт бол арай өөр зүйл илэрхийлээд байгаа. 25063 эмэгтэй Солонгост ажил хийж байна. Тэгэхээр энэ нь болохоор баг одоо эрэгтэйчүүдээс 1000 хэдэн зуугаар илүү байна. Эрэгтэйчүүдийн тоо 23122. Тэгэхээр ер нь яг хүүсийн харьцаа ингээд тооцоод үзэх юм бол эмэгтэйчүүд нь ялимгүй бол илүү байна. Гэхдээ бусад улс шиг бүр тийм их биш ч гэсэн ер нь бол Монгол эрэгтэйчүүд биш, Монгол эмэгтэйчүүд гэр бүлээ бас илүү хичээгээд байгаа юм биш үү гэсэн юм тоо харагдаж байна. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн улсыг танилцуулъя. За тэгэхээр цаг явж байгаа учраас илүү түргэлээд бас танилцуулъя. Япон улсын хувьд бол 108 сая хүн 108 сая долларыг болохоор их орн руугаа илгээдэг. Тэгээ 86196 хүн бол одоо Солонгос улсад ажиллаж амьдарч бусад визээр л оршин сууж байна. За үүний 27061 нь эрэгтэй,
59,135 нэмэгтэй. Энэ нь болохоор 68%. За ажил эрхэлж байгаа нэг 9,000 орчим хүн байна гэсэн. Гэтэ энэ дээр E9 виз бол байхгүй бах. Ягаад гэвэл тэр гэрээтэй 16 улсад байдгүй учраас. За 5 дугаар ангид Америкийн нэгдсэн улс орсон байна. За Америкийн нэгдсэн улс иргэд бол Солонгос руу маш их зорж очдог. За тэгээд нийт 150 сая гаруй $100 бол яг өөрийнхөө улс руу за тухайн улсад ажиллаж байгаад эргээж явуулдаг юм байна. За нийт 156,982 Америк улсын иргэд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. За үүний 90,675 нь эрэгтэй. За 66,307 нь эмэгтэйчүүд байдаг юм байна. За тэгээд Америкчуудын хувьд бол визний англи нэлээ өөр байдаг юм байна. Одоо техник технологи судалгаа гэх мэтчлэн визний англиад хамрагдаж Солонгос улсыг бол зорддог юм байна. За дөрөвдүгээр болохоор Тайланд улс байгаа. Тайланд улсын хувьд за Солонгос улсаас одоо өөрийнхөө улс руу $223 сая бол 1 жилийн хугацаанд илгээсэн. За 209,900 хүн бол оршин суудаг. Үүний 99,711 нь эрэгтэй. 110,198 нь эмэгтэй. Тэгэхээр 26,500 хүн л зөвхөн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол бусад хүмүүс хөвчлэн бас 50 гаруй хүн хараар бол хууль бусаар оршин сууж байна. Ягаад гэвэл бас маш их одоо массаж гэдэг юм уу тий. Иймэрхүү чиглэл рүү хууль бусаар үлдээд ажилдаг эмэгтэйчүүд их байдаг юм байлаа. За 3 дугаар нь Филиппин орсон байна. Филиппинчүүдийн хувьд бол $248 сая бол өөрийнхөө улс руу Солонгост ажиллаад ар гэрлэгөө явуулцгаадаг юм байна. За тэгээ нийт 62,398 Филиппин иргэд бол Солонгост ажиллаж амьдардаг юм байна. За 2 дугаар өрөөнд бол Вьетнам улс байгаа. 601 саяг явуулдаг. 224,518 хүнтэй. За тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байна. Сүүлрэг за ингээл хэлцүүлж. За тэгэхээр 1 дугаар өрөөнд ямар ус орсон гэж бодож байна. За асуултын хариултыг би өөрөө шууд хэлчихье. Хятад орсон байна. Тэгэхээр ялтчгүй би бол Солонгост хятад хүмүүстэй бараг гудамжинд байтугай бүр хаасайг бол бараг хамт амьдардаг байлаа. Тэгэхээр нийт 4 их 80-ыг бол Солонгост ажиллаж амьдардаг хятадууд өөрийнхөө улс орн руу явуулдаг юм байна. За нийт 400 мянга гаруй иргэд бол ерөөсөө хятад улсын иргэд Солонгост ажиллаж амьдардаг юм байна. За манайх бол ер нь энэ жагсаалтын 7 дугаар байранд. За тэгээд 101 сая гаруй $100 бол өөрсдийнхөө улс руу илгээдэг юм байна. За тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэг маань нэрээд өндөрлж байна. Та бүхэнтэйгээ маргааш өглөө цайны цагтан зориулан хөрвүүлдэг. Чинчаа шоу нэвтрүүлгээр иргэн уулзгаа та бүхэн сайхан амраарай. Түр баяртай. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүд гээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна.